Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. За та бүхэнд өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр намар цагийн сүүл өвлийн сарын ихэнх ирж гадаа томоо өвчний давлгаа нэмэгдэж байна. Тэр дундаа томоо төсч өвчнөр бага насны хүүхдүүд дийлэнх өвдөж хүндрэх тийм хандлага байгаа учраас уламж дангавхааны араас бага насны хүүхдүүд маань ханаа томоо төсч өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Гэрийн орчинд одоо хэрхэн бага насны хүүхдийн дархлааг дэмжих вэ гэдэг талаар товчхон мэдээлэл зөвлөгөө хүргье. Тэгэхээр уламж дангавхаа маань болохоор хүний бие махбодыг насныхын онцлог тохируулан эмчилэх, ангаах, мөн эдийн ундаа явуулах мөрийг зааж өгсөн байдаг. Тэгэхээр 0-16 нас маань хүүхэд нас, бага нас, 16-аас 17 нас маань залуу нас, 70 наснаас дээш маань ахмад нас гэж авч үздэг. Тэгэхээр бага насны хүүхдүүд маань өөрөө бадган уламж дангавхаанд бас хийшэр бадганы ойлголттой байдаг, бас хүмүүстэлгүй сайн мэдэх байх. Тэгэхээр бага насны хүүхдүүдийн махбодын онцлог нь өөрөө бадган мөн чанар давмгаалсан байдаг. Тэгээд энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр бага насны хүүхдүүд болон ахмад настай хүмүүс маань болохоор ходоод амьсгалын зам ихнүүд болон ходоод дэлгүүрийн өвчлөлөд өвчнөр өгдөх хэрвээ одоо амьсгалын замын уушиг өвдөх юм бол илүү хүндрэх хандлагатай байгаа гэдэг. Энэ нь болохоор өөрийнх нь насныхын бие махбодын онцлог болоод байгаа. Тэгэхээр гэрийн нөхцөлд бага насны хүүхдүүдийг сэргийлэх энгийн арга маань болохоор цэгэн илдэг гэж яваад байна. Тэгэхээр та бүхэн эхнээс нь одоо цэгэн илдэг эрхийг талаар товчхон зааж өгье. Бие махбод одоо хөмсгөн дотор талын төгсгөл хэсэг буюу энэ хэсэг хосцог байна. Энд нь ингээд дараад нар зөв, нар буруу эргүүлээд массажлана. Үүнээс доошоо явахаараа хамрын угаацны хоёр талд мөн хосцог, эндээ мөн дараад нар зөв, нар буруу эргүүлж массажлж өгнө. Мөн доод уруулын доод оочийн хонхор ганц зөв энд нь сайн даад массажлана. Тэгээд төмхний хоёр талд тэгээ мөн игэмний хонхорд бас хонхрын дээд хэсэгт хосцог байна. Тэгээ эхний 7 хурууны дунд хэсэгт мөн ингээд дарж илдэг хийж өгнө. Бага насны хүүхдэд бас дархлааг сэргийлэх ач холбогдолтой. Үүнээс гадна бие махбодын онцлогоор 0-16 насны хүүхдүүд бол одоо залуу настай хүмүүс одоо эдгээр залуу хүмүүсээс ялгаатай. Тэд маш их ядардаг, өсөлт бooжилт эд явагдаж байгаа учраас мөн тухайн бага насны хүүхдүүд маань хоол тэжээл болон амралт нь залуу насны хүмүүсээс урт байх хэрэгтэй гэж зааж өгдөг. Тэгэхээр өдрийн цагаар заашгүй унтана. Өдрийн цагаар хүүхдүүдэд унтуулж явах нь байна. Мөн шин тэжээлтэй хоол хүнс хэрэглэхээс гадна эрт амрааж одоо унтах цаг маань урт байх хэрэгтэй биднээс хамгийн гадна. Тэгээд энэ тал дээр анхаарна. Мөн гэрийн нөхцөлд бага насныхаа хүүхдүүдэд эцэгчид маань цаг гаргаж одоо энэ 4 толь буюу 2 гарын алга, 2 хөлийн уул, тэгээ мөн ууз нуруунд нь шар тос сүүлний тосоор зөөлөн илдэг хийж өгөх хэрэгтэй. Энийг 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай бага насны хүүхдэд хийж өгч тухайн хүүхдтэй одоо таатай мэдрэмж төрөх хүртэл сайхан илээд тослоод ингэж өгөх нь бие махбодыг шимжүүлж одоо халдвар авахгүй байх эрсдлийг бууруулна. Тэгэхээр та бүхэн энэ цэгэн илдэг болон 4 толинд одоо шар тос сүүлийн тосоор илдэг хийж өгөөрэй хүүхдүүдэд. Ингэснээр энгийн аргаар бага насны хүүхдийнхаа дархлааг дэмжих нэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв.